Орлого олдог 7 аймгийн төвлөрүүлсэн мөнгийг татаас байдлаар 14 аймаг хуваан авч байна. Сэлб 20 минутын хот төсөл аж ахуйн нэгжүүдэд 60 орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх газрыг санал болголоо. Монгол улс бүгд арга нутгад улсаас шатхуун импортлох урт хугацааны гэрээ байгуулахаар боллоо. Орон тэрэг үзэгчтэй цаг 7:10 болсон байна. Тэнгэр телевиз 7:10 мэдээгийн хөтөлбөр хийж байна. Нийт аймагуудын ердөө 3.1 нь улсын төсөвт орлого төвлөрүүлж байна. Харин үлдсэн аймагуд нь орлого олдог хэдийнхээ олсон мөнгийг улсын төсвөөс татаас байдлаар авч амь зууж байна. Үр дүнд нь өнөөдөр эдгээр аймагуудаас хүн ам нь дайжиж хөгжил хөрөнгө оруулалт гэх зүйл таг асарчээ. Үндсэндээ орлого олдог нь нэмэгдэхгүй, татаас авдаг нь цөөрөхгүй байсаар олон жил явж ирлээ. Харин цаашид аймагуд төсвөөс гар хараад суух биш, өөрсдөө орлого олдог болох шаардлагатайг хаа ханаа ухамсарлаж эхэлжээ. Аймагуд байгалийн баялаг байгаа нөөц боломжоо ашиглан орлого олж орон нутгаа хөгжүүлэхийг зорж байна. Жишээлбэл Төв аймаг 2024 оны хүртэл улсын төсвөөс татаас авдаг байсан. Харин өнгөрсөн оноос эхлэн татаас авахаа болж улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймагуудын нэг болжээ. За энэ онд л гэхэд 4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм байна. Цаашдаа бид нар Төв аймаг ганц аймаг биш, ерөн сумдуудыг бол бид нар өөрсдөө орлогоо төвлөрүүлдэг болгоо. Аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхшээ дэмжээ, хобби хөвшөө дэмжээ гэдэг энэ бодлогыг бариад ажиллаж байгаа. Ард түмний эсрүүцлээ тулаад тэрнээс айж ичдэг те за болохгүй юм байна гэдэг зөвхөн сонгуул бодож сонгогдохын төлөө бодож шийдвэр гаргаад байна. Тийм болохоор алсын хараатай бид нар цаашдаа аж ахуйн нэгжүүдэд хамгийн гол нь дэмжиж улс орон хөгжинд гэдгийг бүгдээр ойлгочих хэрэгтэй байхгүй юу? Харин Дундгой аймгийн хувьд жил бүр 20 орчим төгрөгийн татаас авдаг байсан бол энэ хэмжээнд жил ирэх тусам буурсаар одоо хамгийн бага татаас авдаг аймаг болжээ. За цаашид улсын төсвөөс татаас авахгүй байх хэмжээнд хүрч байгаа гэлээ. 25 онд татаас аваагүй, 25 онд улсад 1.6 тэрбум төгрөг төвлөрүүлж ажилласан. За энэ онд бол одоо юун дээр улсын төсвөөр манай 500 сая төгрөгийн татаас тавьсан байлаа. Энэ нь бол татаас авж байгаа аймагуудаас одоо хамгийн бага гэсэн үг. За өмнөх онуудаас бол бид нар одоо 40 дахин бага татаас авж байна. За ер нь бол тэр татаас одоо тийм шаардлагагүйгээр бид нар өөрсдөө төсөв бүрдүүлээд явах боломжтой болсон байна. Ийхүү татаас авах аймагуд ганц нэгээрээ цөөрч байна. Гэхдээ нөгөө талдаа төсвөөс татаас авахгүй бол өөрсдийн орлогоор өнөө маргаашаа арга цаах чадамжгүй аймагуд байсаар л байгаа юм аа. За үүний шалтгаан нь өнөөхөл уул уурхайгаа хуулахгүй, хөндүүлэхгүй гэдэг нутгийн иргэдийн хандлага юм. За хариуцлагатай уул уурхайг хөгжүүлчих хвэл эргээд ямар ач холбогдолтойг баталж байгаа хамгийн тод жишээ бол Өмнө Говь аймаг. Оюутлогоо төсөл хэрэгжиж байгаа Өмнө Говь аймгийн Хамбогд сумлал гэхэд жилийн 400 тэрбум төгрөгийн төсөвтэй. За энэ бол Хамбогд сум улсын төсвөөс татаас авч амжуудаг 14 аймагт бүгдд нь санхүүгийн дэмжлэг үзүүлээд за цаанаа 100 тэрбум төгрөгтэй үлдэх хэмжээний төсөвтэй гэсэн үг. За яг үн шиг уул уурхайгаа төшөглөн хөрөнгө оруулалт татаж хөгжиж дэвших боломж бусад аймагуудад ч мөн байгаа юм аа. Жишээ нь Өмнө Говь аймаг маань орон нутагт толгомдож байгаа асуудлаа орон нутгийн төсөв хөрөнгө оруулалтаар 300 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн байгаа 2025 онд. Үр хангай аймаг гэхэд бол 3 тэрбум төгрөг. Тэгэхээр асар их ялгаа гарч байгаа биз дээ. Тэгэхээр бид нар цаашдаа орон нутгийн төсвийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд энэ хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх. Жишээ нь манай Үр хангай аймгийн Баянтэг нүүрсний уурхай одоо нөөц нэмэгдсэн 100 гаруй сая тонн нөөц нь уул уурхай эрс байлгийн зөвлөгөөр батлагтай явж байгаа. Манайх ч уул уурхай баялагтай аймаг. Иргэд олон түмэндээ төрийн бас байгууллагуудаараа дамжуулаад төрийн үйл ажиллагаагаа мэдээлэл зөв хангах хэрэгтэй юм бэл. Тэгээ энэ одоо уул уурхайн зөв зохистой үйл ажиллагаа явснараа аймаг орон нутаг цаашлаад нутаг орны хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ард иргэдийн амьдралын бас нөгөө үнэлэмжинд яаж бодж дүр тунх юм бэ гэдэг энийг л одоо тодорхой ойлгуулах хэрэгтэй. Манайх шиг газрын баялаг арвин улс уул уурхайг эсэргүүцэж байгаа нь хөгжлөөс өөрсдийн дураар хойш сууж байгаагаас ялгаагүй гэдгийг хэлж яллаа. Иймд гол нь хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, түүний ач холбогдлыг танин мэдүүлэх нь чухал байна. За гэхдээ бас нэг маргаан дагуулсан асуудал бий. За тэр нь байгалийн баялагийнх нь үр өгөөж буцаад тухайн орон нутагт хангалттай хэмжээнд очиж чадахгүй байгаа явдал юм аа. Манайх 2026 онд 92 оны 8 тэрбум төгрөг төсөлтэй. Эсрэгээрээ одоо улсын төсвөөс манай дээр 2026 онд нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавигдчих. Тэгэхээр одоо уул нь бол орлого төлөвлөж байгаа аймагуудаа илүү одоо боломжийг олгоод бидаач хөгжих юм боломжийг бүрдэн гэж харж байгаа. Төсвийн нэмэлт орлого юмнуудыг олонгууд буцаагаад сангийн яамн дээр ирэнгүүт
Тэндээ тэрийг эргээд одоо нэмэлт орлогын аймаг орон нутгуудад үлдээхгүйгээр эх жилийнхэн санхүүжилтээс ингээ гасаад суутгаад ингээд одоо буцаад аймаг орон нутгууд руу ингээ явуулаад байгаа маа. Яг ийм системээр явахын баг шийтгэл маягтай ийм үйл ажиллагаа болоод байгаа юм. Аль аймаг орлого их олж хөрөнгө оруулалт их татаж байна. За тэр аймгийг дэмжинэ гэдгээ засгийн газар зарласан. За энд аймагуудын хөгжил дэвшил өөрсдийнх нь хичээл зүтгэлээс шалтгаалгаар болж байна. Харин засгийн газар эрх зүйн орчноо илүү наривчилж орлого олдог байгалийн баялаг ашиглуулдаг аймагуудад илүү ээлтэй болгохгүй бол тэд сэтгэл дундуур байна. Өргөжлүүлэн ямар аймагуд улсын төсвөөс татаас авч байгаа тухай мэдээллийг үзүүлье. За 2005 онд улсын төсвөөс татаас авч амьдардаг байсан 17 аймаг байсан. Энэ цагаас хойш 20 жил өнгөрлөө. Гэвч энэ хооронд эдийн засгийн хувьд туурах тусгаар болсон ердөө 3 аймаг байгаа юм а. Энэ оны буюу 2026 оны төсвийн жилд улсын төсвөөс дахиад л 14 аймаг зулгааж амьдрна. Харин 8 аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэх юм байна. 2005 онд Булган, Дорноговь, Дархан, Орхон аймгаас бусд нь тэр чигтээ улсын төсвөөс дэмжлэг авч тэтгүүлж байжээ. За нийт 21 аймгийн 4 нь өөрсдийн санхүүгээ биедан авч явдаг байсан. За үүнээс хойш бүхэл бүтэн нэг хот босгочих хугацаанд одоо гэрн 14 аймаг өнөөдрийг хүртэл татаас дэмжлэгийг авсаар байна. 2026 оны төсвийн жилд Говь болон Төвийн Бүсийн аймгаас бусд нь за тэр чигтээ дээд талд нь 36 тэрбумын дэмжлэгийг авч байна. За тухайлбал хамгийн өндөр дэмжлэгийг Хөвсгөл, Завхан аймаг авна. За харин хамгийн багадаа Хагас тэрбум төгрөгийг Дундговь аймаг авна. За үүний дараа Ховд аймаг 878 сая төгрөгийн татаасыг авахаар энэ жилийн улсын төсөвт суулгажээ. За Дундговь болон Булган аймгийн хувьд өнгөрсөн жил улсын төсөвт 400 саяас 1.2 тэрбум төгрөгийг за улсын төсөвт нэмэрлэж байсан бол харин энэ жил улсын нуруун дээр хачаагаа даатгажээ. За ингээд дараах 14 аймагт нийтдээ 254 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг улсаас олох юм байна. Харин нийслэлээс гадна 7 аймаг нийтдээ 1.5 их найд төгрөгийг улсын төсөвт орлого болгон төлрүүлэх гэж байна. За өнгөрсөн 20 жилийн хугацаанд Дорноговь, Өмнөговь, Сэлэнг, Төв аймагуд өөрсдийн санхүүгийн асуудлаа хариуцаад явдаг болсон. За Өмнөговь аймагт сүүлийн хэдэн жил уулуурхай салбар хэрчимтэй хөгжиж байгаа нь за татаас биш хамгийн өндөр дэмжлэгийг өгдөг аймгийн нэг болгожээ. 2026 онд Өмнөговьчууд улсад 1.1 их найд төгрөгийг орлого болгон төлрүүлнэ. За огтоо бол татаас авдаг аймгийн тоо буурах боломж хангалттай. За гэхдээ аймгийн удирдлагууд үүнийг хийж чадахгүй л байна. За тухайлбал Хөвсгөл Монгол орны байгалийн үзэсгэлэн нэг дор бүрдсэн гих тодтголтой явдаг Хөвсгөл аймаг аялал жуулчлал брэнд чадахгүй л байна. За чад гэж шахагчгүй улам өөгшүүлсээр байгааг энэ тоонууд батална. Ажилтнууд Эрдэс баялагын сайд Дандням бүгд найрамдах хатад ард улсад ажлын ажил хийж, аль жилийнхаа хүрээнд бүгд найрамдах хатад ард улсын үндэсний газрын тус байгалийн корпорацийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга дай Ховлянтай уулзжээ. За улс алтын хүрээнд тус улсаас шатхуун нийлүүлэлтийг нэмэгдүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар тохиролцсноос гадна Монгол улсын газрын тус боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороход шаардлагадах түүхийн эдийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор газрын тосны хайгуул олборлолтын чиглэлд хамтран ажиллахаар боллоо. За мөн Монгол улсын газар нутгаар дайран өнгөрөх байгалийн хоолойн төслийг эрчимжүүлэх ажилд идэвхтэй хамтрахаар тохиролцсон байгаа юм а. Сэлб 20 минутын хот төслийнхөн иргэд аж ахуйн нэгжүүдэд 60 орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний талбайг санал болгож байна. За энд бизнес явуулах хүсэлтэд иргэдэд газар, халуун, дулааны шугам гээд за бүх суурь үйлчилгээнд бэлэн харин аж ахуйн нэгжүүдийг хүсэлтүүдэд ирүүлэхийг хүлээж байна. Нэн ялангуяа төслийн багийнхан кино, театр, спорт, цогцлбор барих бизнес эрхлэгчдийг хүлээж байгаа гэдгээ илэрхийллээ. Төслийн нийт талбайн 30 орчим хувь нь олон нийтийн бүс буюу үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой хэсэг юм а. Тухайлбал хувийн хвшлийнхэнд бүх төрлийн үйл ажиллагаа явуулах боломжтой нийт 40 газрыг санал болгож байна. Одоогоор 200 гаруй аж ахуйн нэгжүүд дийлэнхтэй худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр бизнес эрхлэх хүсэлтэд ирүүлжээ. Одоо харин төслийн багийнхан кино, театр, спорт, цогцлбор чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн хүсэлт ирүүлэхийг хүлээж байна гэлээ.
40 орчим гад бид нар эхний ээлжинд 23 бүсчлэлээр хуваасан байгаа. За өнөөдрийн нөхцөлд 15 байршлыг бид нар эхний ээлжинд олон нийтэд санал болгож байна. За хувийн хвшлүүд бол мэдээж өөрсдийн одоо санхүүгийн болонтэй бусад одоо хүчин чадал, за бусад үзүүлэлттэй бариад ангаараа орж болно, мөн конструкцийн хэлбэрээр, түншлэлийн хэлбэрээр орж болно. Тэгэхээр бүх төрлийн одоо нөхцөлийг бид бол хүлээн зөвшөөрнө. Ижил төсөөтэй энэ төслүүд бол голдуу, тусгай шаардсан барилгын одоо чиглэл рүүгээ хандсан байсан бол энэ удаад бид нар зөвхөн хөрөнгө оруулалт тал руугаа буюу бүхэл бизнесийн байгууллагуудыг орох болцоотойгоор зарлж байгаа. Төслийн багийн зүгээс олон нийтийн бүсэд үйл ажиллагаа явуулах байгууллагын 80-90% нь дотоодын аж ахуй нэгж байхаар тооцоолжээ. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох аж ахуй нэгжүүдийг сэлб 20 минутын хот төслийн багийн зүгээс газар болон ус дулаан гэх мэт дэд бүтцээр хангах юм а. Зураг төсөл архитектурын зөвлөх үйлчилгээг үзүүлж тухайн аж ахуй нэгж өөрөө барилгаа барих юм а. Сонгон шалгаруулалтад оролцож байгаа аж ахуй нэгжүүдэд татварын өргөө байх, 3-аас дээш хөрөнгө оруулалтын түншлэлгүй байх зэрэг шалгуурыг тавьжээ. Үүнээс гадна тухайн байгууллагуудыг машин, ундаг дугуй, цахилгаан скутерийн зогсоол, цахилгаан машин цэнэглэх цэг, ногоон байгууламж байгуулахыг тусгажээ. За сэлб 20 минутын хот концепцийн хүрээнд яг үндсэн урдаасаа хойшоо чиглэсэн хүрээнд LRT-ийн 1-р шугам явуулж байгаа. LRT-ийн 1-р шугамын дагуу буюу одоо автоц замын үндсэн төв магистрал замын 2 талаар явж байгаа 1-р эгнэнд байгаа энэ улаан бүсүүд дээр төр хувийн хвшилтэд хамтарч ажиллах юм. Ерөнхийдөө худалдаа үйлчилгээний чиглэлгээд энийг нэг ийм объемд оруулж хагаад ингээд хувийн хвшүүдээс санал аваад санал авсны дагуу тухайн айл манах бас тодорхой хэмжээр газраа үнэлээд дэд үтцтэйгээ холбогдлоо нийт Оросын хөрөнгө оруулалтынхаа үнэлгээгээ гаргаж хагаад ингээд хоёр талаас нийлсэн ийм одоо хилцлийн дагуу бид нар хувийн хвшилтэйгээ хамтран ажиллана. Сэлб 20 минутын хот төслийн газар чөлөөлөлт 2024 оноос эхэлж одоогоор 113 блок барилгын ажлыг эхлүүлсэн байна. Эхний ээлжийн 3818 айлын орон сууц эх оны 5 дугаар сард ашиглалтад орох юм байна. Энэхүү төсөл бүрэн ашиглалтад орсноор 40-өөс 50 мянган иргэний төвлөрөл бий болж тухайн бүсийн эдийн засгийн эргэлт сайжран гэж тэд үзжээ. Олон нийтийн бүсэд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийн сонгон шалгаруулалт нь 3 дугаар сарын 2-ны хүртэл үргэлжлэн гэлээ. Монгол банк хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 45% хүргэж шинжилэн тогтоолоо. Ахмадуудын цагаан сарын бэлтгэлээ базаах төсөв 50%-аар нэмэгджээ. Үзэгч та Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөр сая танилцуулсан болон бусад мэдээллээр үргэлжилнэ. За хэрэглээний зээл олголтыг бууруулах шийдвэрийг Монгол банк гаргалаа. Тодорхойлбол шинээр олгох хэрэглээний зээлийн үр орлогын харьцааны дээд хязгаарыг 45% болгосон юм а. Ингэснээр хэрэглээний зээл хумигдаж бизнесийн зээл нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм байна. Төв банкнаас үр орлогын харьцаа 50-50 байсныг 45% болгож буурууллаа. Ингэснээр 1 сая төгрөгийн цалинтай ажил хийдэг хүний зээлийн төлбөрүүд нь нийлээд сардаа 450 мянгаас хэтрэхгүй байх ёстой болж байна. За үндсэндээ хэрэглээний зээл олголт буурхана. За энэ шийдвэрний иргэдийг өрийн дарамтанд орохоос хамгаалахаас гадна инфляцийг тогтворжуулах, эдийн засгийн санхүүгийн салбарын доктортой адилыг хангахад чухал нөлөөтэй гэж Төв банкнаас тайлбарлалаа. 2025 оны эхний хагас 2024 оны үед бол иргэдийн зээлийн өсөлтийн урд маш өндөр байсан шүү дээ. 35% өсөж байсан. Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь энэ үр орлогын харьцааг бууруулах, одоо энэ зээлдэгч тавьж шалгуурыг нэмэгдүүлэх зэрэгээр илүү иргэдэд гарч байгаа зээлийн илүү бизнесийн салбар, бодит эдийн засгийн чиглүүлэх тийм арга хэмжээнд явж байгаа. Нөгөө талд иргэдийн зээлийн өсөлтийн ноттой өсөж байгаа нь бас санхүүгийн доктортой ажиллаж болчихгүй байгаа. Үнд шийдсэн арга хэмжээтэй шалтгаалдаг. Төрийн зээл дээр байсан хязгаарлалтууд байхгүй болсонтой холбоотойгоор за дээрээс нь төрийн зээлийн хугацаа нэмэгдсэнтэй холбоотойгоор банкуд бол эрсдлийн шагналаа өндөрөөр тогтоогод за тэгээ яг тухайн зээлийг одоо хүчирч чадах иргэдэн авах бас юм хязгаарлалтыг явуулж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хэдийгээр 18% хүн өндөр гэж байгаа боловч яг хэрэгцээтэй тэр тэдгээр иргэдэл зээл авахаас биш энэ бол яг нийгмийн халамжийн бодлого шиг юм хатгаарсан хямд өртөгтэй юм зээл бол байх боломжгүй. Тэгэхээр банкны эрсдлийн шагнал нь
өөрөө энэ дэр нэмэгдэж байгаа. Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 21%-аар өссөн байна. Ийхүү зээлийн өсөлт өндөр түвшинд хадгалагдсаар байгаа учраас үр орлогын харьцааг 45% болгох шийдвэрийг гаргасан гэлээ. За түүнчлэн энэхүү шийдвэр нь гадаад орчны нөхцөл байдал тодорхой бус байгаа энэ үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд ч нөлөөтэйг хэлж байсан юм а. Сар шинийн баяр төхөж эргээд тэр дундаа ахмадууд аль хэдийн бэлтгэлээ базаагаад эхэлжээ. За ахмад наснууд 2-оос 4 саяын хооронд цагаан сарынхаа бэлтгэлийг базаадаг байсан бол энэ жил 4-өөс 6 сая төгрөг болж 2 дахин нэмэгдэх тооцоог хийсэн байгаа юм. Энэ нэмэгдлийг тэд эмч багш нарын цалин дэвтгэр нэмэгдсэнтэй холбож тайлбарлаж байна. Тухайлбал эргэн 7-оор өнгөрсөн жил цагаан сарын бэлтгэлээ 4 сая төгрөгөөр бэлтжээ. Харин энэ жил 6 сая төгрөгийг цагаан сарын баярт зарцуулна. Нэг жилийн дотор цагаан сард зарцуулах мөнгө нь 50%-аар өсжээ. Эндээс бараа бүтээгдэхүүний үн хэрхэн өссөн байгааг харж болохоор байна. Жишээлбэл ахмадуудын баярын ширээний чухал зүйл болох хоньны ууцны үн энэ онд 400 мянгаас 700 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээс гадна үхрийн мах 23-аас 30 мянган төгрөгийн үнэтэй байх жишээтэй. Харин хувийн жижиг үйлдвэрийн хэвийн борцогны үн 4 мянгаас 7 мянган төгрөгийн хооронд байгаа юм а. Цагаан эдэний хувьд ааруулалт гэхэд 1 кг нь 30-аас 60 мянган төгрөг, харин тавгийн чихэр 1 кг нь 14-өөс 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахмад наснууд өнгөрсөн онд дунджаар 2-оос 4 сая төгрөгийн хооронд цагаан сарынхаа бэлтгэлээ базаадаг байсан бол энэ жил 4-өөс 6 сая болж 50%-аар өссөн байгааг хэллээ. Энэ жил бол бүр та ялангуяа их өндөр өссөн л байна. Тий одоо махны өмнө ихтэл ийм л одоо 30 гарсан явж байгаа шиг. Чихэрний үн бол одоо ингээд би авсан энэ жишээ энэ чихрийг болохоор 20-аар авлаа. Энийг болохоор 38-аар авлаа. Иймэрхүү шийдэл байна. Тэгэл юмны үл маш их өссөн л байна л та. Нэг тогооны өрөмчөө одоо 35 30-aa жижиг том жижигээс том нь болохоор 35 жижиг нь болохоор 30 гэж шүү дээ. Тэгэхээр тэдэн чинь хэмжээ нь болохоор зөв тийм том биш байхгүй. Тэгэл энэ цагаан эдэний үн мах хоёр бол бүр дэндүү өссөн байна. Өнгөрсөн жил бол нэг 3 сая авчаал бэлцэн байх ойролцоогоор энэ жил бол 5-6 сая авчаал бэлдэх байх гэж бодож байна. Яг л юмны үн өссөн байна. Ер нь бол аюул өссөн биш. Өнгөрсөн жил нэг 4 саяас 5 сая хооронд. Энэ жил бол одоо тэрнээс илүү байх шиг шүү дээ. Удахгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарахаар барааны үн улам өсөх хандлагатай байгааг хэлж байлаа. Энэ жил бусад жилүүдтэй харьцуулахад эдийн засаг хүндэрч, олон нийт цагаан эдээ чихрээ маш бага хэмжээгээр авч, баярын тавгаа цомхон засах хандлагатай байгааг худалдаачид ажиглажээ. Иргэд үнийн өсөлтийг харсан бухимдалтай байдлаа худалдагчдад илэрхийлэх болжээ. Худалдаа авах чадвар маш муу. Ер нь хүмүүс бол мөнгөтэй хүн миний бодлоор байхгүй л гэж бодож байна. Одоо 1 кг аруул авдаг байсан бол 500 грамыг аваад заа нэг сахар хийчихье гэсэн тийм бодолтой. Ер нь бол өстэй юу худалдаа авах чадвар өстэй надингийн хэмжээнд хүрэхгүй. Тэгээ шинэ жилийн дараа сая бензиний үн нэмэгдэл ерөөсө компаниуд шууд бүгд нэмчин жигдхэн бүгд тэгтээ боломж гайгүй нэг нь гайгүй нэмж байна. Бүр үнэтэй нэг нь 23 мянга, үнэтэй нэг нь бол арай л үнэтэй нэмж байна. Хөгсчүүл айгүйх явж байна. Үүнийг судалж байна. Тэгээд жоохон бухимдал ихтэй байна. Тэгээ одоо бид нар одоо нэмээд байгаа саанаасаа нэмэгдээд байгаа юмыг бол яах ч арга байхгүй. Цагаан сарын үеэр хэрэглээний зээл нэмэгддэг. Ялангуяа хөгшчүүдийн тэтгэврийн зээл гаралт тусдаг. Харин энэ жил тэтгэврээ зээлээдэж цагаан сарын бэлтгэлээ базааж хүрэлцэхгүй байгаа гэдгийг энэ захад явж байсан иргэд ярьж байлаа. Монгол төмний уламжлалт баяр тул үнэтэйгээд бухимдахаас өөр сонголт иргэдэд алхаа. Сүүлийн үед нийтийн тээвэр ялангуяа автобусны жолооч нартай холбоотой асуудал ихээр гарах болсон. Иргэдийн зүгээс ч бухимдлаа илэрхийлж байгаа. За харин автобусны жолоочийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж тухайн иргэн үзвэл нийтийн тээврийн газарт гомдол гаргах боломжтой. Учир нь нийтийн тээвэр бүрт 9 камер ажилладаг. За энэ хяналтын камерыг шүүж үзсний үндсэн дээр жолооч ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзвэл хариуцлагын арга хэмжээг авдаг гэлээ.
Бага насны хүүхдүүд хүртэл хэлж байгаа юм. Өглөө хичээлдээ амжих гээд гараа даллаад гүүгээд ирж байхад орхиод хөдөлжөгдөг. За хаашаа явах автобус гэдгийг нь үнэхээр мэдэхгүй болоод асуухад маш их бухимдалтайгаар хариулдаг. Заримдаа бүр хараадаг гин. Харин ахмадуудыг сууж амжаагүй байхад хөдөлж байсан тохиолдолч байна. Нийтийн тээврийн автобус бол нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ. Өөрөөр хэлбэл автобусны жолооч иргэдэд үйлчилж байгаа гэсэн үг. Хэдийгээр ачаалал ихтэй олон цагийн ажил боловч өөрийн хийх ёстой ажил үргийг гүйцэтгэж байгаа бол иргэдтэй ийм дээрлэхүү харилцах нь ажлын байрны ёс зүйд нийцэхгүй гэлээ. Тохиолж исэн 2-3 удаа тохиолж исэн шүү. Автобусныхаа буудал дээр зогсоогүй. Тэгээ өнгөрч зогсчоод тэгээ хойноос нь одоо ингээ гар мараа ингээ зогсож байгаа ч ингээ тэргээд тэгэхээр гүүж ирээд ойлгохтойгоо шиг сууж чадахгүй байна чи юм гэл. Тэгэл зөндөл загналчихсан шүү. Юу зогсоол дээрээсээ ингээ заримдаа ингээ жоохон олцоо хүнээ авахгүй явцдаг ч юм уу. Сая манай хоёр найз ингээ жоохон хүн байд гэд хэлээд байхад явуулахгүй шууд л явцсан шүү. Баггүй юу? Тий. Өвөл хүүтэнд ингээд авчихгүй тий хойноогоос хүмүүс нөгөө хойшлол гээд жолоос хилээд байхад хойшлохгүй хэрнээ ингээд тэгээ ингээ хүн авахгүй наа хүүхдээ оруулчаач гэд хүмүүс хилээд байхад тэгээ оруулахгүйсэн. Заримдаа ингээд уцаарлдیں, ууралдیں. Гинт тоорон тусалтыг би ойлгодгүй. Жохон амар зүгээр бууж болохгүй гэж хэлчих юм дээр чинь амар ууралж модлалсан. Чи намайг амар загнажсэн. Би намайг амар загнажсэн амар олон хүмүүс яжууд. Хаа яг хоо жоохон чиглэлцэн үедээ хурдааш яваач гэдэг ч юм уу. Амжилт ингээд нөгөө юу автобусынхаа нойр дугаарыг мэдэхгүй хаашаага мэдгүй асуунгууд заримдаа дугаараа хараад тэр аппликейшн байгаа тэрнээс хараад гэж уурлах юм бас байдаг л та. Гэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний жолоочтой холбоотой гомдол саналаа иргэн та мэдээлж олно. Нийтийн тээврийн бодлогын газрын 70 4 40 утсаар болон тус байгууллагын цахим хуудасаар за мөн e-Mongolia системээр гомдол гаргаж болох юм. Нийтийн тээврийн автобус тус бүрт 9 хяналтын камер байршуулдаг. Эдгээр камерууд нь дуу дүрсний өндөр нэвтршилтэй. Иргэдээс ирсэн гомдлыг хариуцсан хэсгийн байцаагч цаг он сарыг тулган нягтлж үздэг байна. За нягтлж үзсний дараа жолоочийн буруутай үйлдэл гэж үзвэл жолоочд сануулга өгөх, гомдол гаргасан иргэн рүү холбогдож уучлалт гуйлгах, торгох зэрэг арга хэмжээг авдаг байна. Харин иргэний буруутай үйлдэл байсан буюу худал гомдол мэдээлсэн тогтоогдвол иргэнд хариу тайлбарыг мэдэгддэг гэлээ. Эрдэнэс 708440 болон манай байгууллагын пэйж хуудас дан систем e-Mongolia-гаар болон олон нийтэд харилцах цахим сүлжээгээр санд гомдыг хүлээн авдаг. Тэгээ санд гомдыг хүлээн аваад бид нэр хариуцсан аж ахуйн нэг байгууллага болон байцаагч руу шилжүүлж өгдөг байгаа. Тэгээ тэнцэнээс тухайн жолооч нар ямар арга хэмжээ авах, яаж хариуцлага тооцоогоо өөрсдөө яадаг. Гэхдээ голцоод зөрчлийн тухайн хуулийн 14-6-гийн 9-д заасны дагуу 25 нийтдээ тэмцэх хэмжээний шийтгэл ногддог байгаа. Жолооч нарт бол ер нь 2025 оны байдлаар 319 жолоочид торгуулийн арга хэмжээ авсан байна. Гэхдээ нийтээрээ автобусны жолооч нар ёс зүйгүй үйлдэл гаргаж зорчигчдод муу мухай авир гаргадаг гэсэн үг бишээ. Зарим тохиолдолд иргэдийн зүгээс байж боломгүй үйлдэл гаргадаг нь ч үнэн. Гэхдээ үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүн үүгээр үйлчлүүлж байгаа гэд бүгд хин хиндээ хүндэтгэлтэй хандах нь зүйд нийцнэ. Цахим орчинд үйлдэгдэж байгаа зарлах гэмт хэргийн тоо 17 мянгад хүрчээ. Сүүлийн үед таны интернет банкны мэдээлэл алдагдсан гэх утгатай мессежийг явуулж улмаар хамаг мэдээллийг нь авч дансандах мөнгийг нь сордог гэмт хэрэг нэмэгдсэн байгаа юм. За хэрвээ таны утсанд аюулгүй байдлаа хангаж яаралтай хувийн мэдээллээ шинчилнэ гэх мессеж ирвэл холбоос дээр дарахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. За ер нь сүүлийн үед яг энэ захим орчинд нөгөө томоохон бас аж ахуйн нэгжүүд тэр дунд энэ банктай холбоотой одоо нэрийн хурамчаар ашиглаад за одоо тодорхой мэдээллийг захим орчинд байршуулад ингээ бусдын мэдээлэл олж авч бас өдрөнгөө залилж байгаа ийм тохиолдлууд бол бас гарч байгаа. Одоо жишээ нь хаан банкны одоо таны мэдээллийг баталгаажуулах шаардлагатай байна. Иймд одоо та энэ линкэн дээр дараач гэсэн ийм мэдээллийг бол одоо иргэдийн гар утас руу ингээ явуулж байгаа тохиолдлууд бол байна. Тэгэхээр нөгөө мэдээлэл линкэн дээр даруул тухайн одоо линкэнд хувийн мэдээлэл буюу одоо захим орчны мэдээлэл алдснаас бол задлуулж байгаа. Тэгэхээр одоо саяхан өчтөр буюу хаан банкнаас бас энэ талаар албан ёсны бас мэдээлэл энэ төр хийсэн байсан. Тэгэхээр тухайн мэдээллийг одоо бас нягтлах нь бол зүйтэй байгаа. Тэгэхээр яг энэ төрлийн гэмтрэгт өртөж охирохгүй байх бас боломж бол бидэнд байгаа. Тэгэхээр яг ийм мессеж энэ төр хэрвээ танд ирж байгаа бол одоо яг
тухайн байгууллагт хандаад лавлаж тодруулах ийм боломжтой учраас бас та энэ үйлдэлийг бас хэрэгжүүлэх нь зүйтэй. Тэгэхээр хэн нэгний баталгаагүй яг тийм газраас ирж байгаа юмээс итгэхгүй байх нь зүйтэй л гэж хэлнэ. Талаар мэдээллийн хөтөлбөр Тэнгэр телевизийн студиэс шууд хүрч байна. За төсвийн байнгын хорооны даргатай хамт зарим улсын хурлын гишүүд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллалаа. Энэ жил худалдан авах ажиллагааны газар 2.3 их найз төгрөгийн хөрөнгөөр 197 төсөл арга хэмжээг зохион байгуулна. Гэхдээ төрийн худалдан авах ажиллагааг 2011 оноос цахим системээр дамжуулан зохион байгуулж ирсэн ч 15 жилийн хугацаанд томоохон шинжилэл хийгээгүй байгаа юм а. Тиймээс шинжилсэн хуулийн төсөл боловсруулжээ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн талаар танилцууллаа. Харин гишүүдийн зүгээс хэд хэдэн саналыг тавьсан юм. Тухайлбал төсвийн байнгын орооны даргын зүгээс өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдаа уулзтай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг шүүмжиллээ. Тиймээс мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулж буйд анхаарч холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэлээ. Харин бусад гишүүдийн зүгээс төрийн худалдаа авах ажиллагааны газар төрийн аудитын байгууллагаар аудит хийлгэх, тайлан дүгнэлтийг нь төсвийн байнгын ороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Их хурлаас баталсан энэ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүл төсөл арга хэмжээнүүдийг одоо цаг хугацаанд нь хийх анхаарах хэрэгтэй. Одоо амжилтгүй болсон ажлууд гэдэг зөндөө олон ажлууд биш. Нэгэн төсвийг батлаад өгчөж байгаа бол тэрнийг аль болохоор цаг хугацаанд нь чанартай хийх дээр бол та бүхэн үр дүнтэй хийх дээр анхаарч ажиллаарай. Хувь хүмүүсийн мөнгө биш, энэ чинь нийтийн ард түмний татвар төлөгчдөр авч байгаа худалдан авалт хийж гин хөрөнгө болж гин. Энэ чинь өөрөө буцаад зөв үр бүтээмжтэй, зөв зохистой бүртгэгдэж, зөв зохистой ингэ байх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт яг одоо ингэ харахаар тусдаа өөр стандартаар яг тэрийг нэгтгэж мэрэгжил арга зүйн юугаар хангадаг юм нь заримыг нь хангадаг юм шиг хангадаггүй юм шиг юм болчиход яамдууд нь хоорондоо одоо сайд нарын ч гэдэг юм их мэдлийн асуудлуудаас булаацалцсанаас болоод бас яг энэ хуулийн хэрэгжилтэн дээр хийдэл гараад байгаа юм биш үстэй. Ямар компани авдгийг, ямар шалгуураар явдгийг захим дэлгүүр бол маш хүчтэй. Тэгвэл өөрөөр хэлбэл нэг сумын сургуулийн төсөв мөнгө нь бага, аймгийн төсөв мөнгө нь бага. Тэндээ хэр таарсан юм аа гэхээр эндээс 3 дахин үнэр ил байхгүй. Цүнхний компани тендерийн сонгон шалгаруулалтанд ордог. Бодиттой ажиллаж идэг компани нь яг тендер шалгаруулалтанд ордог. Буцаагаад гомдлоо гаргаа явахаар гомдол нь алга болж ирсэн нь нэг мэтгэд нөгөө цүнхний компани авчдаг. Төрийн худалдаа авах ажиллагааны газар 2026 онд 3 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөхтэй 71, 3-аас 10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөхтэй 87, 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөхтэй 39 төсөл арга хэмжээг зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн тухайгаа танилцууллаа. За өнөөдрийн байдлаар нийт 48.1 тэрбум төгрөгийн 11 төсөл арга хэмжээний 20 багц ажлын техникийн тодорхойлолт ажлын даалгаврууд ирсэн гэлээ. Монголын зохиолчдын эвлэлийн 19 дугаар их хурал өнөөдөр яг одоо болж байна. За Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнчлэлтэй 1400 гаруй гишүүдээс 450 гишүүнд мандат тарааж 360 зохиолч хөдөө орон нутаг нийслэл хотоос энэ удаагийн их хуралд оролцож байгаа юм а. За их хуралд оролцогчдын 80% нь орон нутгаас 18.2% нь эмэгтэй зохиолчид. За их хурлын төлөөлөгчдийн 77%-ийг 40-өөс дээш насныхан бүрдүүлж байгаа юм а.
Хатуухан хэлэхэд орчин цагийн уншигчдын үнэлэмжид нийцсэж хүлээн зөвшөөрөгддөг аюур зан үлзий төгс Батцаяа, Баясгалан, Батбаяр тэргүүтээ зохиолч Яруу найрагчид, утга зохиолч шин салхи оруулж ирж буй шилдэг орчуулагчид энэ байгууллагад хараалагддаг. Үйл ажиллагаанд нь ч оролцдог. Тийм ч учраас 4 жилд нэг удаа болдог зохиолчдын хуралд оролцогчдын 80% нь орон нутгийнхан, нийт оролцогчдын 77%-ийг хөгшчүүд бүрдүүлж байна. Тэд өнөөдөр дийлэнх холонхын саналаар эх 4 жилд мэргэжлийн байгууллага удирдах бүтэц бүрэлдэхүүнээ сонгоно. Гэтэл муудар муухай гихчээр энэ байгууллагыг тойрсон шүүмжлэл маргаан тасрахгүй байна. Хоёр зохиолчдын байгууллага нийлдэг бол одоо түүхэн үйл явдал байлаа. Тэгээд одоо манай Монголын энэ зохиолч нар дотор бол одоо талцал маргалдаан, хагарал гэхээс илүүтэй эв нэгдэл эргэтгч байдал одоо хамгийн чухал байсан. Тэгээд энийг мэдээж одоо ингээд бүхэл бүтэн өөрсдийн дүрмтэй хоёр өөр хуулийн тэгээд тодорхой одоо цаанаа олон гишүүдтэй ийм хоёр байгууллагыг нэгтгэж нэгэн дээвэр дор эвийн олж одоо өнөөдрийн энэ бүгд хурлыг хийх одоо миний хамгийн гол зорилго байлаа л да. Үнэхээр бол тайлан тавигдаагүй. Яагаад гэвэл бид нар бол үйл ажиллагааныхаа одоо сүүлийн 2021 оны 12 дугаар сарын 8-нд бол би энэ ажлыг авсан. За түүнээс хойш энэ байгууллагын одоо санхүүгийн үйл ажиллагаа, бусад үйл ажиллагаанд тайлан тавих ёстой. Тэрийг бол хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бол одоо тайлангаа тавиагүй ирсэн. Энэ бол хит хитэн шалтгаантай. Нэгдүгээрт бол хоёр байгууллага нэгдсэнтэй холбоотойгоор 2022 оноос нийт гишүүдийн бүртгэлийг шинжлэх, дээрээс нь одоо журам дүрмүүдийг бас өөрчлөх, дээрээс нь одоо нийгэм маш олон салбар зөвлөлүүд маань үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлсэн. За эндээс үүдээд ерөнхийдөө бол ингээд сүүлийн 3 жилд бол удирдах зөвл бол би тайлангаа тавиагүй. Нийгэмд тараад байгаа Монголын зохиолчдын эвлэлийг одоо кампани болгосон тухайн асуудал дээр бол нэг зүйлийг хэлэхэд бол 100 жилийн түүхтэй энэ байгууллагыг дураараа дур мэдэн кампани болгох сэтгэл болоо ёс зүй байхгүй, хууль эрх зүй төртөл ийм зүйлийг бол зөвшөөрөхгүй. Тийм учраас энэ бол одоо ташаа мэдээллийг хэлмээр байна. Шүлэг зохиол бичих гэдэг бол бас нэг асуудал. Шүлэг зохиол бичгээс гадна энэ зохиолчдын төрийн бус байгууллагыг удирдна гэдэг бас нэг өөр асуудал гэж би ойлгож явдаг. Одоо орчин үед ялангуяа 21-р зуунд энийг бол одоо өндөр түвшинд мэрэгжлийн гэж хэлж болохоор ийм баг бүрдүүлж менежмент сайтай ийм залуу хүмүүс Монголын зохиолчдын байгууллагыг удирдах яваасай гэсэн бодолтой байдаг. Тэрнээс биш одоо өөрөөсөө шагнаад өөрөө одоо ямар нэгэн уралдаан тэмцээн зохион байгуулад тэрэндээ өөрөө оролцоод өөрснөө төрүүлээд явдаг ийм юм хэрэггүй л дээ. Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага гишүүдийнхээ татвар зохиолчдын ордон Нацаг дуржийн музейн барилгын төрөө эсрээ үндсэн үйл ажиллагаагаа авч явдаг. Монгол улс соёл урлагийн бодлогыг дэмжих тустай ямтай болсон ч тус төрийн бус байгууллагад сүүлийн 3 жилийн болор цом наадмын зохион байгуулалтанд зориулж багахан төсөө болгосноос бусдаар дэмжлэг үзүүлдэггүй гэлээ. Тиймээс нэгэн төрөө санхүүжилтэх үе хэдэн тэмцээн уралдаанаас өөр дөрвтэй арга хэмжээ хийж чаддаггүй энэ байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд алдар нэртэйч менежмент харуу зохиолч биш харин чадварлаг менежментийн баг удирдах цаг болсныг төлөөлөгчид онцолж байлаа. За та өмнө нь Facebook дээр танд таалагдах контент яаж гарч ирдэг вэ гэж бодож байсан уу? Эсвэл интернетээс ямар нэг зүйл худалдаж авах гэж байхад яг таны сонирхож байсан эд зүйлс яаж гарч ирээд байгаа юм болоо гэж бодож байсан уу? Энэ процесс хэрхэн явагддаг талаарх мэдээллийг одоо үзүүлье. Таны сошиал орчинд үзсэн, харсан, хайсан, таалагдсан, таалагдаагүй зэрэг өгөгдлүүд сошиал орчин ашиглаж эхэлсэн цагаас хадгалаастай байдаг. За мөн бусад хүмүүсийн сошиал орчинд хийсэн үйлдэлүүдийн өгөгдөлж хадгалаастай байгаа. Тэгвэл эдгээр хадгалагдаж байгаа өгөгдлүүдийг ашиглаж Facebook, Instagram гэх мэт сошиал медиа сувгууд яг юу хийж болдог вэ? За жишээ нь та Facebook дээр нэг шин загварын бичлэг үзсэн. За тэр нь танд таалагдсан учраас та ямар
Японы реакшн дарсан. Өөр нэг хэрэглэгчид мөн энэхүү машины бичлэг таалагдсан бол та хоёрыг төстөө хэрэглэгч гэж систем үзээд нэг ангилалд оруулдаг. Үүний дараа тантай нэг ангилалд орсон хэрэглэгчид шинэ гар утасны бичлэг таалагдсан бол тэр шинэ гар утасны бичлэгийг танд санал болгодгоо гэсэн үг юм. Ийм системийг хамтын шүүлтүүр буюу collaborating filtering гэдэг бөгөөд Facebook яг энэ зарчмаар танд контентуудыг харуулдаг байна. Зарим кино контент байршуулдаг вебсайтууд контент дээр суурилсан шүүлт буюу content based filtering ашигладаг. Өөрөөр хэлбэл энэ аргыг хиймэл оюун ухаан ашиглан бүх кино контентуудаа үйл явдал эсвэл нэрээр нь нэг ангилалд хийдэг. Тухайлбал Netflix кино контентын сайт дээр загалмайлсан эцэг киног үзсний дараа танд энэхүү кинотой төстэй бусад кино контентуудыг санал болгодог. Тэгвэл бид 9099 ширхэг киноны бичвэр өгөгдөл ашиглан Netflix шиг кино санал болгох системийг туршилтаар хийж үзсэн юм а. Үүнд загалмайлсан эцэг киног үзсэн гэж оруулахад дараах киноны жагсаалтыг гаргаж ирсэн байна. Хайлтын үр дүнд гэмт хэрэг төрлийн кинонуудыг санал болгож байна. Харин Харанхуй хөлөг Баатар киног оруулахад Бэтментэй холбоотой киноны жагсаалтыг танд санал болгоно. Үүнтэй адил аргаар сошиал медиа кино контент сувгууд бидэнд мэдээлэл хүргэдэг юм а. Ойрын хэдэн өдөр цогтун байсан цагаагаар өчигдрөөс эрс хүйтэрч эхэлсэн. Энэ нэрчээрээ 21-ний хүртэл хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг цагуурийн байгууллагаас мэдээллээ. Энэ нь 3-9 гарснаас хойш хамгийн хүйтэн үе болж байгаа юм байна. Маргааш буюу 17-ны өдөр говийн бүс нутаг болон Хангаан уулархаг нутгаар бага зэрэг цас орж цасан шуурах төлөвтэй байна. Тодорхойлбол хамгийн хүйтэн бүс нутаг буюу Хангаа хүсгэлийн уулархаг нутгаар шөнөдөө 45-аас 50 градусын хүйтэн, өдөртөө 36-аас 41 градусын хүйтэн байна лээ. Харин харьцангуй дулаан бүс нутаг буюу говийн бүс нутгаар шөнөдөө 21-ээс 26 градус, өдөртөө 13-аас 18 градус хүйтэн байх төлөвтэй. 17-нд болохоор Хангаа уулархаг нутаг, Говийн аймгийн зарим нутгаараа бол цас орно. За 18-нд болохоор Говийн аймгийн нутгаараа бага зэрэг цас орж шуурхаар байгаа. За бус хугацаанд бол ерөнхийдөө нэг орох юм бол бага, салхи шуурга бага. За 18-нд Говийн нутгаар жаахан салхитай. 17-18-нд Говийн нутгаар салхитай. За ерөнхийдөө бол гол юм гэвэл ерөнхийдөө одоо 21 хүртэл бол нэг их нутгаараа хүйтний эрч чанга хавар хадгалагдана. За ялангуяа хамгийн хүйтэн байдаг дархтын хотоор Цонголын их хөрмөлчөр орчим хамгийн хүйтэн байдаг газруудаараа бол эх 5 хоног дотор ерөнхийдөө 40-50-аас шөнөдөө 40-50-аас 50 градус, өдөртөө болохоор 36-аас 41 градус. 36-аас 41 градус. За тэгээд уулархаг нутаг, за томоохон хөндийн гол нутгуудаараа болохоор шөнөдөө 38-аас 43 градус. За өдөртөө болохоор 26-аас 31 градус хүрч нэлээд хүйтэн байна. За хамгийн дулаахан байдаг говийн бүс нутгаараа болохоор шөнөдөө 21-ээс 26, өдөртөө 13-аас 18 градус хүйтэн байна. За яг ерөнхийдөө бол нэг 3-9-тоо эсгэлтээс хойш нэг өдөргүй байж байгаа л гол хөдөрч байгаа хугацаанд л яг л одоо болж байна. Ийм дайрын өдрүүдэд иргэд дулаан хуцлах, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг шалгах, малчид малаа хол бэлчээхгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах тул замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг зөвлөж байна. Басан гарагийн 7 10 мэдээллийн хөтөлбөр танд хүрлээ. Хамтдаж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа.